Монголын үе үеийн хүүхэд залуучууд өвгөт төгшөд бит мөнхийн дуудлага төрийн дууллаа мөнхөд дэвшүүлүүлэн төр ёсоо дээдлэн хөндлөж Монгол эх орныхаа газар шороо, уул ус, ёс заншил, ахуй түүхээрээ омгшин бахархаж Монголороо овглож явдаг билээ. сайн байцгаана уу? Энэ өдрийн миний бүхий хүүхдүүдтэй. Та нар одоо нэг настай үлээ? За тэгэхээр бүгдээ сайн сурч байгаа үстэй. Сайн. Бид нэр ямар үндэстэн билээ хүүхдүүдээ? Монгол гэх. Тэгэхээр чинь шуцгаар тогтнол гэдэг үгийг бид яагаад хэлээд байна вэ гэхээр Монгол Оростой хамт байна уу? Хятадтай хамт байна уу? Үгүй тийм ээ? Тусдаа. Тэгэхээр тусгаар тогтнол гэдэг бид нар тусгаар тогтсон Монгол улс гэдэг. Бид тусгаар тогтсон Монгол улсын иргэн. Азийн төв дэх өргөн удам нутагт бүгд найрамдах Монгол ард улс оршно. Саяшхан хүн амтай сая 500 мянган хавтгай дөрвөлжин км дэвсгэр нутагтай Монгол орн өрнөт ба умарт хязгаараараа зөвлөлт холбоот улстай хил нийлж дорнот ба өмнөд баруун өмнөд захаараа бүгд найрамдах хятад ард улстай хил залгана. Хуучин Монгол орн харгас харанхуй дардал зовлонгийн орн байлаа. Ноёд лам нарын засаг нь ард түмнийг боолчлон хоосруулж харийн холоончлогчид Монгол орныг дээрэмдэн ард түмнээс өцөөхөн эсэргүүцэл гаргуул дорн дарж байсан. Бүх орон даяар дарсан бүддийн шашны олон зуун сүм хийдүүд нь ард түмнийг үеийн үед мэхлэн сэрдүүлж монхруулж байжээ. Ард түмний эрх чөлөөний эрмэлзэлгээг юугаарч хориглож чадсангүй. Манай зурагчдын бүтээлүүдэд Сүхбаатар Жойволсон нарын өдөрсөн хувьсгалт нууц бүлэгмүүдийн ажиллагаанууд харагдаж байна. Орос оронд мандсан октябрийн хувьсгал эрх чөлөөний тэмцэлийн замыг гэрэлтүүлж өглөө. Иглээнинд Монголын ард түмнээс бичсэн захидал. Энэ захидлыг шинэ зоригт Сүхбаатар Ташуурын хаан гишинд нууж 1920 онд нууцаар хил нэвтэрч Ленин, Сталин нарын зөвлөгөөнийг авахар Москва хотыг чиглэж дэлхий дээр хамгийн түрүүчийн ажилчин тариачны засгийн тусламжийг хүртэж үрд жаргахын үүдийг нээлээ. Монголын ард түмэн ардын бүгд найрамдах засгийг байгуулсан түүхэд өдрөөс хойш 30 жил боллоо. Зөвлөлт холбоот улстай нөхөрлсөн 30 жилийн ах дүүгийн нөхөрлөлт туслалцаа 1946 онд СССР-ва бүгд найрамдах Монгол ард улсын хооронд байгуулагдсан гэрээгээр дахин батлагдсан юм а.
Монголын урд хоосон хөндий байсан тав нутаг нь жилийн жилд шинэчлэгдсээр байна. Улсын засаг төр, үйлдвэр, соёлын төв болсон нийслэл Улаанбаатар хот. Засгийн газрын ордон. Урд хогновшиндоо дарагдж байсан богдын хүрээний оронд гэрэлт барилгууд сүндрэлсэн тохилог хот боллоо. Шинэ Монголыг үндэслэн бадруулсан аимшиггүй шинэ зоригт Жанжин скватрын дурсгалын хөшөө. Ард түмний жаргалын мандайг олохын тулд хүчин чадлаа нэгтгэхийг Сүхбаатар бядан тэрээсэлсэн юм а. Одоо чөлөөт Монгол оронд засгийн бүхэрх ард түмний гарт байна. 1951 оны хавар улсын их хурлын сонгуульд орон даяар бэлтгэж ард түмэн өөрийн үнэн чүгүүд ахид шилдэг хүнсийн нэрсийг улсын их хурлын депутатад дэвшүүлж байлаа. Их хурл улс түмний маань итгэл найдвар өсөх ирээдүйн улсын манай хүүхэд болжууд нам засгийнхан хайр халамжийн ачаар сурах хүмүүжиг оюун ухаанаа тэлэх авиас бэлгэн сэрэх бүхий дуралцаагаар хангагдсан юм. Дугаар зууны хүн төрлөختний түүхэнд болж өнгөрсөн дайн дэлхийг донслогсон сүрлэг нүрхэн түүл явдлуудын оргилн болсон агуйхах чаврын хөлсгөл яснаас хойш хагас 100 жил боллоо. Манай хэрүү наригч нацугэржин зөгнөн хэлснээр зөвхөн нарыг үлдээж бүх дэлхийг бүрхэх чаврын орн коммунизмыг байгуулагч зөвлөлтийн ард түмэн улс түмнүүдийн эрхчлээ тусгаар дэвтнлийн ариун үйл хэргийн төлөө ямархан хатуу дэлхийг даван туулсныг ямар их гарц хөхрөл үзснийг хүн төрлөختөн үеийн үед мартахгүй. 1922 оны 11-р сард Октябрийн хөлсгөлийн ойг манай орон даяар анхудаа ёсон тэмдэглэснээс хойш Октябрийн ой Монголын ард түмний уламжлалт баяр болсон юм. Сайн байцгаана уу найзуудаа? Өнөөдөр 1985 оны 3 дугаар сарын 22-нд Баасан гарыг бэлгийн удирдлагын таллаар бол хаврын тун царын шинийн нэгэн сугар гарыг наруу нүглөө төвийн тгуудаар 6 цаг 52 минутанд мандаж орой 19 цаг 8 минутанд шингэн өдөр 3 цаг 56 минутаар уцаж байна. Баатар ах нар Владимир Шанибеков бүр архичаа нар Соёс 39-р сансарт нийснээс хойш өнөөдөр 4 жил болж байна. Энэ хоёрт өдрөө тохиолдуулан сансрын баатруудаа баяр хүргэж, өсрийн скваторчуудын халуун мэндийг хүргэж байна. Holding my
Эцэстэн ялбан хамбай Ургацэр луу усурсавч Урвалан дэшэдэгнэ Өлэн цацав дэнгэт хоч Үрэл мөнгөн тосол болоо Энэ би Монгол хүн болсондоо Монгол улсын иргэн болсондоо бахархаасаа гэсэндээ өнөөдөр ийм сайхан өдрийг зохион байгуулж байгаа багш нэг мундаг байна. Ийм гоё хугацаараа гангарсан хүүхдүүд та нар бүгд өөрсдөө баярлалаа. Жил бүрийн хавар ханшных өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оюуны ундраа цогцлбор сургуулийн захирал Сингээгийн нэргүү даваагийн санаачилгаар тус сургуулийн 3333 хүүхэд ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын хамтаар Монгол эх орныхаа газрын зургийг Дамжны Сүхбаатарын талбай дээр бүтээж Хөдөлмөрийн Баатар төрийн шагналд ардын уран зохиолж Дэндвийн Пүрэв доржийн тусгаар тогтнол шүлгийг уншиж байсан нь саяхан. Хаврын ханшных энэ өдөр оюуны ундраа цогцлбор сургуулийн Чинбатын Ламжив багштай 2-ын 5 дугаар бүлгийн сурагчид урагдж ирсэн жочид улсын драмын Эрдмийн театрын Ахмад уран бүтээлч Монгол улсын гавьяач жүжигчин Заяатын 65, Монголын үндэсний их сургуулийн урлагийн сургуулийн тэнхимээ эрхлэгч соёлын тэргүүний ажилтан Сүхбаатарын Сарангэрэл нарын хамт тусгаар тогтнол шүлгээ уншлаа. Бэлгийн цэнхэр хадагны 2 гардах илгээс дээр бэхэн хар гизэгний хоцор дарах сүлжээс дээр бэрийн домт цэцгийн хорвоо гуйрах дэлбэн дээр эдэрт мөнгөн сарны хоймрын туяан дээр тусгаар тогтмол чамайг тунхаглан бичин би урсгал татмал усны хүл алдах ёроол дээр ургамал тармил модны хөрсөн тавх язор дээр уйран мэлмэрх янгийн дурлал амьлах харцан дээр уйлан мэдлэх бүрийн дуулан оргих маньцун дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин
B. Та нарт энэ сайхан шүлэг уншиж хүүхдүүдийн сайхан заадаг багш. Одоо баяр хүргье. Тэгээд таны миний нутгийг мэдэн шүү дээ тийм. Нацгад орж зохиол миний нут хэнти хангайс яны өндөр сайхан нур хойт зүгийн чимэг болсон ойн хөвчийн уулууд миний шаргана миний өргөн их комод өмнө зүгийн манд байгуулсан эссэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Монгол улсад мэндэлсэн хүүхэд бүр хөлд хилд орсон цагаасаа төрийн шагналд хүүхдийн зохиолж Чойжлын Тамсрынгийн үг, Хөдөлмөрийн Баатар төрийн шагналд ардын жүжигчин хөгжмийн зохиолж Дагвын Лувсан шарвын хөгжим Маамуу найшир дууг анхлан сурч дуу хөгжимтэй танилцж байдаг. За нэг хүүхд босоод. Гаргаад ир. Байн. Одоо миний гарт байна уу? Байхгүй тийм. Чи одоо энийг эндээс аваад фу эдгээр хийлээ. Одоо энэ фу хайда. Байна уу? Байхгүй. Хуу яа нөхний энэ дэрүүнээс аваад энэ чичтэй. Фу. Фу хайчна. Хуу яа чуу. Байхгүй. Байхгүй. Хүш энэ хүүхдийн өврөөс гаргая. Хүш. Хайда. Ано. Энэ ихсэн. Энэ ирүүний эндээс ингэж аваа. Фу. Хайда байна байхгүй. Одоо энэ агаас карт байна. Бас бидээс аваа. Фу. Хийж. Фу. Энэ даваад ирсэн. Энэ байна уу? Би жаргалтай хүн надад эд хөрөм чухал байгаагүй. Халуун дулаан сэтгэлтэй ээж минь хатууч үнэн хэлдэг аа минь хамгаалж хайрладаг хань минь хараад хайр хүмээд өөр минь харин би ирүүл байхад би жаргалтай байсан. Би жаргалтай хүн. Шараахан нисэби дитэн байхасаа өчсаа тэр шараахан задрагч зөвхөн байхасаа Учирсаг эцэг багийн үеэс чаммаа эсгэрнэ. Байхаас эхлээд жүжигчин болно доо гэж мөрөөддөг байсан. Хичээлээ сайн хийж агаад гэлж ээжлээ дуугаа дуулаад бүжгээ хийгээд ингээд хичээж явсан учраас өнөөдөр би хүссэн мэргэжлээ эзэмшсэн байгаамаа. Энэ доктор найзууд зөндөө байгаа тийм. Хүн найзгүй юу яах вэ? Ганцаард нь гонигтай тийм. За би тэгээд нэг хоёр найз гээд нэг өгүүлбэр тавьсан. Зуны халуун өдөр өргөс тэнэг байцаа хоёр хотын гудамжаар зугаалan явж байж гинэ. Тэр өдөр их халуун байсан болохоор хоёр найз халууцхан ихээр халууцаад хөлс нь гожоод алхаад явж гинэ. Байцаа найзаа ямар халуун юм бэ? Би ядраад байна гэтэл өргөс нэмэх хөөе тэгвэл хоёлаа голын ирэг дээр очих уу гэж хэлж гинэ. Байцаа голоо за тгий хоёулаа голын ирэг дээр очие гэд голын ирэг дээр очисон чинь өргөс нэмэх найз нь 1 2 3 гэж ус руу үслээд орчих гинэ. Байцаа найзыгаа харснаа хөө би ч гэсэн ус руу орё гэж бодоод 1 2 3 үсрэх гэснээ хөөе би чинь ийм хувцастай яаж орох юм бэ? Ерөөсө хувцаа тайлъя. Ерөөсө хувцаа нэмэглэе гэж бодоод 1 навч 2 навч 3 навч гэж шийдэжсэн чинь өргөс тэмэг усан дотроос найзаа
Яасан бэ? Нааша ороод ир гэтэл байцаа хүлээж вэ. Би хувцас тайлж вэ шүү дээ гэж хэлж гинэ. Өргөс тэмэх. За найзаа хурдан ороод ирээрэй гэж хэлээд усандаа сэрүүцээд байжсэн чинь байцаа 4 навч, 5 навч, 6 навч, 7 навч гэдэл орж ирэхгүй байж гинэ. Өргөс тэмэх усанд нэг шунгачаад эргэж гараад харсан чинь найз нь байхгүй. Голын усан донд бүү навчил хөвж явж гинэ. Ингээд өргөс тэмэх байцаа найзгүй болоод ганцаараа голоос гараад гунигтайхан гэрлүүгээ явж гинэ. Яасан байх вэ хүүхдүүд? Байцаа айдсан байх уу? Байцаа өөрийгөө алга болгоцсон тийм ээ? Яагаад өөрийгөө алга болгосон байж таа юу? Нэг навч, хоёр навч ингээд та нар байцаа мэдэн шүү дээ тийм? Тэгсэн чинь байцаа өөрөө бодлохгүй үг хэлээд өөрийгөө алга болгоцсон байхгүй юу? Би энэ үгийг хэлэх нь зөв үү? Би энэ үйлдэлийг хийх нь зөв үү гэдгийг бодож байгаасаа гэсэн л их чинь энийг ярьж өгсөн шүү. Өөрөөс гин дайсан ганцаараа байцаа өөрөө байхгүй болсон. Энэ үлгэрийг дандаа санаж яваарай заа юу. Тав хүмсар тогтносон Монгол улсын хангалтын өндөр дөрвиж яваарай. Эдгээр тавьсандаг Монголын төрийн сүлдүүдээр их шинжилж яваарай. Тийм одоо хамтдаа болоорой. Монголын үндэсний их сургуулийн урлын сургуулийн тэнхмээ эрхлэгч, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Саран Гэрэл бяцхан хүүхдүүддээ найз нөхөрлөлийн тухай 2 найз өгүүлгийн уншин өгч, жүжигчин 65 элэг үзүүлж, хөгжим тоглож, батарей дадуулж нэг өдрийг хөгжилтөө сайхан өнгөрүүллээ.